Төрийн байгууллага гэлтгүү хууль тэгэл энэ шилжүүллээ гэдгээр л асуудлыг хаагаад байна. Энийг одоо хэдүүлээ яаж шийдвэрлэх вэ, яаж оноожлох вэ гэдгийг сайн бодмоор байна. За, ой санамжийн асуудал. Шинээр томилогдсон албан тушаалтан болгон бүх ажлыг чинь шинээр эхлүүлж чинь тэнд очиод. Төрийн бодлого шийдвэрийн хүрээнд нөгөө талдаа тасралтгүй үргэлжлэх гэдэг концепцээр биш. Өөрийнхөө үзэл бодлоор тэнд асуудлыг бүр буснуулж чинь төрийн албан дээр. За энийгээ бид нар яаж шийдвэрлэх вэ гэдгийг хармаар байна. Төрийн захиргааны биш мөртлөө төрийн чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагатай холбоотой асуудлуудаа яах вэ? Төрийн өмчт компани, хөгжлийн төвүүд, одоо барилгын хөгжлийн төв гих мэтлэнгээр байгаад байна. Энийгээ хэдүүлээ яаж шийдвэрлэх вэ гэдгээ бас нэгтлэр рүү гаргахгүй болохгүй байна. За тэгээд яг уу тэгэл энэ засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар маань ажиллаад байна. Үр дүнд хүрч байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ улс төрийн томилгоо, сайд дагсан томилгоо, намын томилгоо энэ бүхнийг шийдээгүй цагт хизээч энэ асуудлууд шийдвэрлэгдэхгүй. Нэн үг хэлэхэд. Мэдээж явах ёстой баг. Гэхдээ нөгөө талдаа бид нар зүүд зохист харилцааг нь барихгүй бол болохгүй шүү дээ. Та сая маш алдаатай үг хэллээ. 2022, 2023, 2024 онд намайг сайдаар ажиллаж байгаа хугацаанд манай тухайн үеийн өмнөх төрийн нарийн дараагийнх нь биш. Төрийн албан хаагчдыг бүр 20 эдээр нь халах гэж оруулж ирж байсан шүү. Тэр би бүр өөрөө сайдын хувьд зогсоож исэн процессуд байсан. Төрийн мэрэгсэн албан хаагчдыг хомоорлон халж ерөөсөө болохгүй. Тэгээ энийг бол тэр 24 оны 7 сараас хойш гэдгийг та бүхэн маань хэлээрээ. Процессын дахин инженерчил хийсэн гэдэг нь тэрэн дээр одоо ямар инженерчил хийснийг бид жоохон ойлгохгүй байна. Би өнөөдөр бодит жишээ хэлье. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн төрийн захиргаа удирдлагын газрын дарга Золоо Эр гэдэг залуу байна. За тэр төрийн нарийн ажилд оролцож байна. Тусгай хамгаалалтын газрын нутгийн даргын ажилд оролцож байна. Бодлого зохицуулалтын газрын даргын ажилд оролцож байна. Энэ холбогдсон албан тушаалтнууд ямар чиг үүргийн дагуу юу хийхээ мэдэхгүйгээр сайдыг дагаж очисон гэдгээрээ төрийн албаны зарчим, дүрм журмыг ингэж уландаа гიშгэж болохгүй. Тэр Золоо Эр гэдэг хүнийг дуудаж тэр асуудлуудыг ярих хэрэгтэй. Төрийн захиргаа удирдлагын газрын дарга хэрвээ бүгдийг шийддэм бол тусгай хамгаалалтын газрын нутгийн даргаар яадэ. Бодлого зохицуулалтын газрын даргаар яадэ. Уур амьсгалын өөрчлөлтийн даргаар яадэ. Тэгээ ерөн төрийн нарийн даргаар яадэ. Тэр Золоо Эр гэдэг хүн бүх асуудлаа шийдэж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ процессын дахин инженерчлэл гэдэг дотор чинь та бүхэн маань тодорхой чиг үүргийн гүйцэтгэж байгаа ажил үүргийнхаа хуваарлтын хүрээнд ажиллаа хийж байгаа юу? Бусдын ажилд оролцоод байна уу? Тэнд бужигнуулдаг, сайд дагаж очисон далдган дор хэдийн юмнаас болоод та хэдий хийгээд байгаа энэ процессын дахин инженерчлэл чи үр дүнд хүрэхгүй эргээд хохирж байгаа юм хэлбэр яваад байна уу гэдгийг бас давхар хараасаа гэж хүсэж байгаа. Бүр хүсэж байна. Энэ бол бодит нөхцөл байдал дээр байгаа ш. Тэгэхээр цаашдаа та хэд маань процессын дахин инженерчлэл гээд хийж байгаа нь сайн. Гэхдээ байгаа онсон байгаасаа гэж бодож байна. Бага онохгүйгаас улбаатай хин нэгэн даргын өнгө үзэмжнээс шалтгаалтайгаар тухайн байгууллага доторх байгаль орчны яам гэдэг бол тоглоом биш шүү. Энэ бол Монгол улсын бүх хүрээлэн буй орчны асуудал. Үндсэн хуулиар олгогдсон хүн амьд эрүүл аюулгүй орчинд амьдрахтай холбоотой асуудлыг төндөгддөг. Гэх мэтлэнгээс ахуулаад та бүхний хийж байгаа ажил тухайлбал байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамн дээр төрийн захиргаа удирдлагын газрын дарга Золоо Эр гэдэг хүн дээр очиод унжинаа. За зол жаргал гэсэн гişүн.